За 80 болохоор энэ А-уудын нийлбэр, B-уудын нийлбэр нөгдөөд энэ нийлбэр болно гинэ. За тэгэхээр бүгдээрээ сигма I1-ээс 10 хүртэл 4A-аас хасах нь 3B I-уудын нийлбэрийг олно гинэ. За тэгэхээр би одоо энийг үржүүлээд 3-оор үржүүлээд хасаад нэмжээснаас бас яаж болох вэ гэсэн чинь бүгдээрээ 1-ээс 10 хүртэл 4A-ийн нийлбэрийг олоод дараа нь 1-ээс 10 хүртэл 3B-ийн нийлбэрийг олоод хасч олно. За даа манай нэмэгдэхүүн тус бүр 4 хэсэг өрсөн тооц. Тэгэхээр 4-ийг хаалтнаас гаргаад бүгдээр яаж болох вэ гэхээр 1-ээс 10 хүртэл А-ийн нийлбэрийг олоод 3-ыг хаалтнаас гаргаж. Тэгэхээр нэмэгдэхүүн тус бүр 3 тон чинь 3-ыг хаалтнаас гаргаж болж шүү дээ. За тэгсэн чинь 4-ийг үүсгэх нь надаа энэ А-нуудын нийлбэр маань болохоор хэд вэ гэсэн чинь 35 өгсөн. За 35 хасах нь 3-ыг хүчин B-ийн нийлбэр маань хасах 5 өгсөн. Тэгэхээр энэ үржим маань болохоор 140 хасахын нэмэх 15 гээд хариу нь 155 гарах нэ. За 82 гэсэн чинь яасан гэсэн чинь 1-ээс n хүртэлх А-ийн 1-ээс n хүртэлх нийлбэр. Энэ болохоор А-ийн 3-аас гэдэг нэр ялгаатай хараарай. За тэгвэл энийг бүгдээрээ яг адилхан саний шиг адилхан нэмж болно. Эсвэл илүү ойлгомжтой байх хүнээс энийг ингэчээ. Энэ болохоор юу гэсэн үг вэ? А-ийн оронд 1-ээс ахуулаад n хүртэлх тоог орлуулад тэгээд нэм гэсэн үг. Энэ болохоор 3-аас n хүртэл орлуулад нэм гэсэн үг тий. За тэгэхээр би эхнийхээ яг бүр задлж бичье. За эхлээл 1-ийг орлуулъя бүгд. За 1-ийн квадратыг нэмэх нь 1. Дараа нь А-ийн 2-ыг тавь 2-ийн квадратыг нэмэх нь 1. Дараа нь А-ийн 3-ыг тавьчих 3-ийн квадратыг нэмэх нь 1. За ингээд гих мөчтэй явсаар хагаад n-ийн квадратыг нэмэх нь гэдэг эхний нийлбэр бол энийг илэрхийлж байгаа. За дараагийн нийлбэр нь болохоор 3-аас эхэлнэ. За тэгэхээр 3-ыг тавина гэсэн үг. 3-ийн квадратыг нэмэх нь 1. Дараа нь 4-ийн квадратыг нэмэх нь 1 гих мэтлэн n-ийн квадратыг нэмэх нь 1 гэсэн. За тэгэхээр ингээ харахаар бүгд яаж нэг гэсэн чинь энд 3-ийн квадратаас ахуулаад n-ийн квадрат маань манай яг энэ хоц. Тэгэхээр эн чинь энэс энийг хаснаа гэдэг чинь ерөөсөө энэ хоёр маань бүхэлдээ ингэ харагдчих юм шүү дээ. Тэгэхээр явж биш манай хариу нь ерөөсөө энэ хоёр маань гарах нь шүү дээ. За 1-ийн квадрат 1-ийн нэмэхээр 1, 2-ийн квадрат 1-ийн нэмэхээр 5. Тэгэхээр хариу нь 6 авах нэ. За 83 болохоор 1 дээр нэмэх нь x-ийн 3-ны 1 илэрхийллийн задаргааны x-ийн квадратын коэффициентийг олж байна. За тэгэхээр энэ дээр бүгдээрээс нэг л юмыг санана. 1 дээр нэмэх нь x-ийн n-ийн биномийн задаргаа санаа. Тэгэхээр бүгдээ c-ээс 0, 1-ийн 1-р гишүүнийг 2-р гишүүнийг гэсэн x-ийнх нь болохоор зэрэг нь яг энийхэн зэрэг, а 1-ийнхэн зэрэг нь болохоор n-ээс 0 гэсэн чинь. Дараа нь c-ээс 1 гэснээр 1-ийн x-ийн гэсэн n1 болоод n-ээс 1. За гих мэтлээ явсаар байгаа яах юм гэсэн чинь c-ээс n, а 1-ийн болохоор x-ийн болохоор n зэрэгт, 1-ийн болохоор 0 зэрэгт. За энийг би яах вэ гэхээр одоо 1-ийн ямар зэрэг байдаг шүү хийдчихсэн ялгаагүй юм чинь эднэсгээ зүгээр 1-ийг бичиж. За тэгэхээр c-ээс 0 гэснээр x-ийн 0, c-ээс 1 гээд x-ийн 1, c-ээс 2 гээд x-ийн 2. За ингээд гих мэтлэр ингэ авчна. За одоо тэгэхээр бүгд нөгөө энийг ихэнх хүүхдүүд яг нөгөө бутархай зэрэг нэг санддаг учраас бүгд энийг ингэ саначаад арай санах тамар тий. За одоо энийг задлаа. n-ийн факториалыг хуваах нь n-ээс хасах нь 0-ийн факториал тэгээд 0-ийн факториал тэгээ x-ийн 0 зэрэг. n-ээс 1 гэдэг бол n-ийн факториалыг хуваах нь n-ээс 1-ийн факториал тэгээ 1-ийн факториал x-ийн 1 зэрэг. Дараа нь n-ийн факториалыг хуваах нь n-ээс 2-ийн факториал тэгээ 2-ийн факториал гээд x-ийн квадрат. За ингээд яаж хүртэлж байна. За манай эхний хэсэг маань болохоор энэ n-ийн факториал нь n-ийн факториалаар очино 0-ийн факториал 1 юм чинь манайх бол энэ эхнийх нь 1-ийг үрчин x-ийн 0. За дараагийн болохоор бүгд яах юм гэсэн чинь n-ээс 1-ийн факториалыг n хүртэлх n-ийн факториалыг n-ээс 1 хүртэлх үржиж хуваачаад n-ийг хуваах нь 1-ийн факториал байна. За дараагийнх нь n-ээс 2 хүртэлх тооны үржиж n-ийг хуваачаар
N-ээс хасах нь энэ яг дараагийн танулт шүү дээ, тийм. Нэгийг нэмэх чи N-ээс хасах нэг тэгээд N хуваах нь 2-ын факториал үрчийн x-ийн факториал. За дараагийнх нь яг энэ жишээ 3-ын факториал. Тэгээд N-ний N-ээс хань 2, N-ээс хань 1 гээд N хүртэлх. Тэгээ x-ийн куб. За ингээд гих биш хүртэл чинь. За тэгэхээр бүгдээс x-ийг санджаахлал болно. Тэгэхээр нөгөө манай энэ зэрэг маань энэ бол өдрийн натурал тоо задлж байсан тий. Тэгэхээр n энэ 3-1 гэдэг рационал тоо байх үед бас яг энэгээр одоо ингээд цуван задлж болдгоо. Буюу бүгдээрээ энэ чи n-ийн оронд нь яг 3-1-ийг тавьчих болно. За тэгэхээр одоо би нэг бич үзүүлээ л та. Нэг дээр нэмэх нь x-ийн 3-1 гээд бүгдээрээ яах юм бэ? 1-ийг үржих нь x-ийн дайр. Тэгэхээр n-ийн оронд 3-1-ийг хуваах нь 1-ийн факториал. Дараа нь энд байгаа бас n-ийн хооронд 3-1-ийг л тавьчих. Хуваах нь 2-ын факториал x-ийн квадрат. За ингээ үргэлжлүүлнэ шүү дээ. За манай бодлого яасан бэ гэсэн чинь x квадратын мөр коэффициентийг олох гэсэн. Тэгэхээр бүгд x квадратын мөр коэффициент буюу эндээс би ер нь ямар томьёо гаргаж болох нь вэ гэхээрээ. За одоо жишээлбэл энэ бол жишээлбэл x-ийн 3-ыг агуулсан гэж юм байгаа сте. Тэгэхээр x-ийн 3-ыг агуулсан гишүүний өмнөх коэффициент гэвэл 3-ын факториал. Тэгээд энэ дээрээ 3-ын факториал бол 3 гишүүн, 2-ын факториал бол 2 гишүүн байгаа сте. Тэгэхээр энийг би n-ийг үржих нь энэ урд n-ээс хнийг дахиад 1-ийг хасаад n-ээс хань 2 ч юм уу. За ерхий гишүүн юм ийм хэлбэртэй ойлгож байна. За ерхий гишүүн бол бүр ингэж болж шүү дээ. K-гийн факториал дээр нь x-ийн k. Тэгээд n энэ урд нь n-ээс хнийг ингээл гих мэтлэн хаа хүртэл явах юм гэсэн чинь энэ 3-ын факториал гэхээр 2 хүртэл байгаа ч тийм. Тэгэхээр одоо эндээс k хүртэл юм чинь n-ээс хасах нь k-гаас 1 хүртэл үржигдэх юм байт юм байна. Ингээд томьёо гэдээ хэлсэн ч болно тийм. За яг манай бодлогонд болохоор яасан гэсэн чинь x-ийн квадрат өмнөх коэффициент тэгэхээр бүгдээрээ одоо манайх болохоор квадрат гэхээр энэ. За яг манай бодлогоны хариу болохоор тэгэхээр юу гэсэн чинь энэ буюу манай бодлого нь энэ хэсэг. За энийг бичиж тэгэхээр бүгдээрээ 3-1-ээс хасах нь 1 үржих нь 3-1 тэгээ x-ийн квадратыг хуваах нь 2-ын факториал. За энийг бодоод гаргач. 3-1-ээс 1 хасах чинь хасах 3-2 үржих нь 3-1 x-ийн квадрат хуваах нь 2-ын факториал чинь 2 гэсэн. За энэ хураагдаад хасах 9-1-ийг үржих нь x-ийн квадрат буюу x квадратын өмнөх коэффициентийг бол бүгдээрээ хасах 9-1 гэсэн бохны. За бүгдийг энэ шигээ нэг дээр нэмэх нь 2x-ийн хасах 1 гэсэн зэргийн x-ийн кубын өмнөх коэффициент бол бүгдээ одоо яах вэ гэсэн чинь энэ чи x-ийн куб. Тэгээд доор нь болохоор 3-ын факториал. Тэгээд энд маань болохоор n. Тэгээд тэрний урд n-ээс хань тэгээд 3 гишүү бичнэ. N-ээс хань 2 байх хэлбэртэй байх юм байна. За манай тохиолдол болохоор яах юм бэ гэсэн чинь бүгдээрээ за x кубын манайх юм 2x гэсэн биш юм байна шүү. 2x-ийн куб тэгээд n-ийн оронд надад манай хасах 1 гэсэн үг шүү дээ. Тэгээ хасах 1-ээс хасах 1, хасах 1-ээс хасах нь 2. Хуваах нь 3-ын факториал. За энэ нэг цуан задрага би ерөөд давчлаа ярьж байгаа шүү. Нэг дээр нэмэх нь x-ийн n ч юм уу рационал хэлбэртэй үйл яриад байгаа шүү тий. За тэгэхээр тэнцүү хасах 3, хасах 2, хасах 1, 3-ын факториал маань 6, тэгээд 2-ын куб 8, тэгээ x-ийн куб. За тэгсэн чинь энэ чинь ингээ юу болох вэ чинь 6. Тэгтээ хасах 6 юм байна. Мөртлийн 6-тайгаа устдаад хасах 8x-ийн куб буюу манай x кубын коэффициент нь хасах 8 байж тарах нэ. За энэ дарааллын хувьд одоо SN гэдэг бол эхний n гишүүн хэлбэр юм байна тий. N1-ээс n гэсэн байна л да. А шин дээр 3 бичсэн байна. Одоо энийг I гэж хэсүүлэх бол. Тэгэхээр сума I-ын 1-ээс n хүртэл I гээд энэ I-ын оронд 1-ээс эхэлж орлуулж байгаа шүү гэдэг юм байх хэрэгтэй тий. За эхний n гишүүн хэлбэр биш нэг дарааллын. За тэгсэн чинь надаа манай дараал маань 10 суурьтай S-ийн дээр нэмэх нь 2 маань N дээр нэмэх нь гэснээс биелдэг бол ерхий гишүүн томьёо болоо гэж.
бүгд эндээс S-ийг гаргаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энийг 2-ын 10 сортой 10-аар орчуулж. Тэгээ энийг зэрэг болгоод оруулахаар 10 сортой S-ийн n дээр нэмэх нь 2-ын тэнцүү логарифм 10 сортой энийг зэрэг болгох болж. Тэнгүүтээ одоо энэ хоёроо хайлаа. Тэгэхээр энэ маань S-ийн n дээр нэмэх нь 2-ын тэнцүү 10-ын n дээр нэмэх нь 1 зэрэгт. Эндээс S-ийн n тэнцүү 10-ын n дээр нэмэх нь 1 зэрэгтээс хасах нь 2. За энэ бол манай тэр дараалын эхний n гишүүн хэлбэр. Гэсэн надад ерхий гиш томьёог ол гэсэн шин. За Sn гэдэг маань болохоор юу гэсэн үг вэ гэхээр манай эхний n гишүүн хэлбэр буюу A1, A2 гэх мэтлэн AN-ээс нэг нэмэх нь A. За тэгвэл эхний n гишүүн хэлбэр юм байдаг бол бүгд эхний n-ээс хасах нэг гишүүн хэлбэр болчихлоо тий. Тэгэхээр 10-ын за одоо эндээс нэг гэсэн үг шүү дээ. n-ээс хасах нь 2 юм байна. Тэгээ нийлдэр нь A1, A2 гэх мэтлэн AN-ээс хүртэл хэлбэр гэсэн үг. Бүгд хооронд хасж ил та тий. Тэгэхээр эн чинь эхний n гишүүн хэлбэрээс эхний n-ээс гишүүн хэлбэрийг хасахаар одоо энэ яг миний олох гээд байгаа AN гишүүн нь нөгөө талд нь болохоор энэ нэрийг хасахаар 10-ын n дээр нэмэх нь 1-ээс нь 2-оос хасах нь 10-ын n зэрэгтээс нь 2. За энэ хаалтаа задлчи 10-ын n дээр нэмэх нь 1-ээс нь 2-оос хасах нь 10-ын нэмэх нь 2. Энэ маань А-гийн юм шүү дээ. За энэ устж чинь тэгэхээр 10-ын n дээр нэмэх нь 1 зэрэгтээс хасах нь 10-ын n нь А-гийн n. За 10-ын n дээр нэмэх нь янзлчи 10-ын n-ийг үржих нь 10-ын 1 зэрэгт хасах нь 10-ын тэнцүү А-гийн. За одоо 10-аас 1-ийг хасахаар 9 ширхэг 10-ын n юм байна. Энэ бол манай энэ дараалын n-р гишүүний томьёо байх нэ. За дараа нь 86. За бидэрт нэг юм цуваа өгсөн байна. Энэ цувааны эхний n гишүүний хэлбэрийг тэгнэ. За нийлбэрийг ашиглан бичвэл гэж байна. За тэгэхээр одоо энд ингээ харсан чинь манайх энэ n хэлбэртэй хэлсэн байгааз. Тэгэхээр бүгд энийг харсч манай энэ дарааллын одоо 1-ийг үржих нь 3, нэмэх нь 1-ийг хуваах нь 3-ийг үржих нь 5, 1-ийг хуваах нь 5-ыг үржих нь 7. За гэх мэт үржих чинь тий. За энийг би ерхийгч томьёог бичихийн тулд за энэ маань 1, 3, 5 гэж дараасан сондгоо тавьж авчихна. Ард нь болохоор яг дараагийнхан сондгоо тав буюу 2-оор нэмж чинь тий. За тэгвэл эхлээ бүгдээрээ 1, 3, 5 гэсэн дарааллынхаа ерхий гишүүн томьёог олчих. За энийг би зүгээр C1-р гишүүн гэд нэрлэлчвэл архимед процесс учраас C1-р гишүүнээр n-ээс 1 удаа d нэмэх юм байна. Манай C1 нь болохоор 1, d нэдийн гэсэн чинь 2. Тэгэхээр нэмэх нь n-ээс 1-ийг үржих нь 2. Тэгэхээр манай n-р гишүүн томьёо бол 1 дээр нэмэх нь 2n-ээс 2 буюу 2n-ээс хасах нь 1. За ингээд манай энэ эхний дарааллын маань юу мэдгэцсэн. За тэгвэл одоо би энэ дарааллынхаа n-р гишүүн томьёо маань юу юм гэсэн чинь хүртүү дээрээ 1, хуваар дээр маань эхнийх нь болохоор энэ 2n-ээс 1. За дараагийнх нь болохоор юу юм гэсэн чинь энээсээ 2-ыг нэмчинтэй. Тэгэхээр 2n-ээс 1 дээрээ 2-ыг нэмнэ. Тэгэхээр манай энэ дарааллын ерхий гишүүн томьёо нь 2n-ээс 1-ийг үржих нь 2n дээр нэмэх нь 1 юм. За тэгэхээр манай энэ чинь ерхий гишүүн томьёо энд байгаа. Тэгэхээр энд 2 тэгээд энд хасах 1 байсан. Тэгээ 2 then 1 юм байна. За одоо тэгээд бүгдээ энд яасан гэсэн чинь нөгөө n-р гишүүнийхаа n-р гишүүн болгоныг ингэж бичүүлнэ. За тэрийг задлаа бүгдээ. За одоо манай n-р гишүүн гэж энийг хэлээд тий. За энийг бүгдээ хэлбэр айлбараар тодорхой нийлбэр тавьчихлаа та. Өөрөөр 2n-ээс 1 гээд 1a нэмэх нь 2n дээр нэмэх нь 1-ний b гээд ийм байх a-г олчно л гэсэн үг шүү дээ тий. За нэг бүгдээрээ бас илүү хэлбэр шүүж хийж ирсэн ч болно. За тэгээд хэрэг бүр харж чадгаа бол ингээ ижил байр өөд тэгээ бүгдээрээ энэ хүртэрүүдэд тэнцвүүлж хагаад коэффициенттэй олж. Тэгэхээр нэг тэнцүү a гүрчих нь 2n дээр нэмэх нь 1 нь b гүрчих нь 2n дээр нэмэх нэгтэй тэнцүү байхаар олно гэсэн үг тий. Тэгэхээр 2a n нэмэх нь a нэмэх нь 2b-н дээр нэмэх нь b. За тэгвэл бүгдээ эндээсээ n-ийг хаалтнаас гаргачаар 2a дээр нэмэх нь 2b. За сул тооноотохороо
А дээр нэмэх нь B. За энэ хоёр тэнцүү гэдэг ч одоо юу гэсэн чинь энэ манай эхнийх маань n-гүй юм байна. Тэгэхээр коэффициент 0 сул том болохоор 1 юм шүү дээ. Тэгэхээр эндээс А дээр нэмэх нь B 1 юм байна. А гэтэл 2А дээр нэмэх нь 2B маань тэг юм байна. Тэгэхээр эндээс А бол хасах B тэнцүү биш. Тэгээ энд ордуулахаар А-гийн хооронд хасах B тавилаа. Нэмэх нь B тэнцүү 1. За энд нэг алдаалах шиг боллоо доо тий. За бүгдээрээ энд хараатах. Тэгэхээр энд ингээд алдаа задлцсан энэ хоёр маань би энд алдсан байна шүү дээ. Энд 2n-ээс 1-ийг өгнө. Тэгвэл яг адилхан юм гараад хурагдаа санийх биелэхгүйсэн. Тэгэхээр энэ А-гаас нь би 1 юм биш үү. Тэгэхээр энд хасгалаад тэгэхээр хасах 2b маань 1 болоод b-г олсон чинь хасах 2-ны 1 болсон. За b-г хасах 2-ны 1 бол манай А нь нэмэх 2-ны 1 болчих. За одоо ингээд А-г олцсон. За одоо тэгэхээр энд юу болсон гэж манай А маань 2-ны 1 хуваах нь 2-ээс 1, b нь болохоор хасах 2-ны 1 хуваах нь 2-ын дээр нэмэх 1. За тэгэхээр манайх энэ яаж задарч байгаа гэсэн чинь бүгд 2-ны 1-ийг хаалтнаас гаргаж. Тэгэхээр 1-ийг хуваах нь 2-ээс 1-ээс хасах нь 1-ийг хуваах нь 2-ын дээр нэмэх 1 гэдэг тавьчихна шүү дээ. Техник гишүүн хасгасан мэт тий. За тэгэхээр одоо эндээс бүгдээрээ яах вэ гэсэн чинь нөгөө эрхий гишүүн томьёо маань яаж задарсан бэ гэхээр энд 2, энд 1, тэгээ энэ 2 нь энэ 1, энэ 2, энэ 1. За тэгээ одоо шууд нийлбэр хариугаа тавьчих. За одоо тэгэхээр бүгдээрээ яг энэ нөхөхтэйс ч энэ юуныхан дагуу яваад байгаа шүү дээ тий. За одоо бүгдээр нөгөө нийлбэр маань яасан гэсэн чинь эхний гишүүн маань 1-ийг үрчгэн 3, 1-ийг хуваах нь 3-ийг үрчгэн 5, гих мэтлэн 1-ийг хуваах нь 2n-ээс 1-ийг үрчгэн 2n дээр нэмэх 1. За энэ нийлбэрийг олох гэж байгаа. N хүртлээс юмстэй тий. Ашиглан эхний n гишүүн нийлбэртэй. За одоо тэгсэн манай ерхий гишүүн томьёо маань яаж задарсан бэ гэсэн чинь 2-ны 1-ийг үрчгэн. За энэ хоёрын нь ялгар. Нөгөө хоёр бутрахай маань. За тэгэхээр би одоо энийг яаж задлжлах вэ гэхээр энийг нь эхний нийлбэрээ 2-ны 1-ийг үрчгэн 1-ний 1-ээс 3-ны 1. За дараагийнх нь адилхан 2-ны 1-ийг үрчгэн 3-ны 1-ээс 5-ны 1. Гих мэтлэн бүгдийг яг энэ томьёогоор задлж. Тэгэхээр 1-ийг хуваах нь 2-ын 1-ээс хасах нь 1-ийг хуваах нь 2-ын дээр нэмэх 1. За одоо нэг шиг бүгд шалгаж олно шүү дээ. Энд 3-аар энд 1-ээр өгөхөөр 3-ны 2 болоод 2-тойгоо гаруудаад яг нь гарч чаас энэ хоёрын зөрүүн дандаа 2 хооронд нь хасахаар дээр нь 2 гараад очоос бүгдийн хоёрын нэг хүчүүлж байгаа гэж ойлгосон ч болно тий. За бүгднгээс хоёрын хаалтнаас гаргачаар 1-ний 1-ээс 3-ны 1, 3-ны 1-ээс 5-ны 1 гэд гих мэтлэн 1-ийг хуваах нь 2-ээс 1-ээс хасах нь 1-ийг хуваах нь 2-ын дээр нэмэх нь. За энэ дараас нь 2 сандгаа тоод ингээ бүгд хурагдаад энэ утгатайгаа хурагдаад явж яасан бэ гэсэн чинь манайх 2-ны 1-ийг хүчин хамгийн ихний гишүүн нь хамгийн сүүлийн энэ гишүүнтэйг үлднэ л гэсэн үг. За энэ дэжил 2 хүчээ. Тэгэхээр 2-ны 1-ийг хүчин 2-ын дээр нэмэх 1. За хүртүүд дээр нь болохоор юу гэсэн чинь 2-ын дээр нэмэх 1-ээс хасах 1. Энэ үст чинь тэгээд 2 нь хураагдахаар n-ийг хуваах нь 2-ын дээр нэмэх 1 гэж байгаа юм шүү дээ. n-ийг хуваах нь 2-ын дээр нэмэх 1. Тэгэхээр энд 1, энд 2, энд 1 юм байна. За дараагийнх нь. За энэ цувааны эхний n гишүүний нийлбэрийг олё гэж байна. За тэгэхээр одоо манайх нийлбэр ашиглаж бичвэл гэдгсэн чинь одоо нэрхий гишүүн томьёогоо ингээд тавьсан гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл бүгдээрээ логарифм 2 сортой 1-ээс 1-ийг хуваах нь 2-ын квадрат. Логарифм 2 сортой 1-ээс 1-ийг хуваах нь 3-ын квадрат. Гэх мэтлээ явсаар хагаад эхний n гишүүний нийлбэр гэсэн учраас манай энэ 1-р гишүүн 2-оос эхэлж байгааз 2-р гишүүн 3 юм чинь n-р гишүүн n дээр нэмэх нэг л юм байна. За энэ гишүүн. За энийг одоо нөгөө нийлбэрийн тэмдэг ашиглаж бичвэл гэнэ. За тэгэхээр сигма n1-ээс энэ болохоор эхний n эсгээр бүх нийлбэр мэдсэн байна. Хязгааргүй тэмүүлж явах үед логарифм 2 суурьтай 1-ээс 1-ийг хуваах нь.
За энэ дээр нэмэх нь 1-ийн квадрат. Тэгээ энэ хонд 1-ийг тэнгууд 1-р гишүүн, 2-ыг тэнгууд 2-р гишүүн тэгээд нэмэрээ. За цуваагц учраас эхлээд хязгааргүй буюу бүх гишнийх нь ингээд илэрхийлчих. За одоо тэгээд яг n-р гишүүнийхэн томьёог бичгэнэ. Манай n-р гишүүн маань энэ байна. За тэгэхээр логарифм 2 суурьтай 1-ээс хэн 1-ийг бахна n дээр нэмэх 1-ийн квадрат эхлээ 1-ийг бүгдээр жоохон янзлж. За энэ ижил хөрөгч n дээр нэмэх 1-ийн квадратаар. Тэгэхээр логарифм 2 суурьтай хуваар нь n дээр нэмэх 1-ийн квадрат хүртүүдээр нь n дээр нэмэх 1-ийн квадратаас хасах 1 гэдгээ би 1-ийн квадрат гэж авчи. Яг би нөхөх юм аа таарсан чинь өртгөн болгон цэцлээд авчиж. За одоо тэр нөхөх тестэндээ бүгдээ хэлбэрээ зохицуулахын тулд за хуваар нь n дээр нэмэх 1-ийн квадрат хүртэг нь болохоор квадратуудын ялгарамж нь n дээр нэмэх 1-ээс хасах 1 n дээр нэмэх 1 дээр нэмэх 1 гэдэг. За тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь логарифм 2 суурьтай n дээр нэмэх 1-ийн квадрат. За энэ хоёр устгаар n хүртэг дээр нь n дээр нэмэх 2. За тэгээд түрүүний нөхөх хэсгийг харсан чинь тос бүрийн ингээд тавьсан байсан. n-ийг хуваах нь n дээр нэмэх 1 n дээр нэмэх нь 2-ыг хуваах нь n дээр нэмэх 1 гэж тавьсан байсан. За тэгэхээр одоо бүгдээ энд яах вэ гэсэн чинь энэ маань энд 1 энд 1 энд 1 юм байна. Нөгөөх нь мөн адилхан энд 1 энэ доотх нь юу шүү дээ. Энд нэмэх нь энэ 2 гэсэн юм шүү. Энэ 2 энэ 1 гэсэн юм шүү. За одоо эхний n гишний хэлбэр болгоно. За тэгсэн чинь манай эхний n гишний хэлбэр маань юу байгаа гэсэн чинь логарифм 2 суурьтай хамгийн эхний гишүүн болохоор одоо энд манай энерги гишүүн маань энэ юм чинь эндээ 1-ийг тавьчих шүү дээ тий. Тэгэхээр 1-ийг хуваах нь 2. За энд нь болохоор 2-ны 3. За дараагийн гишүүн болохоор логарифм 2 суурьтай гээд n-ийн хооронд 2-ыг тавьчих. Тэгэхээр 2-ыг хуваах нь 3. Энэ болохоор 3 дээр нь 4. За гэх мэт үргэлжлсээр хагаад эхний n гишүүн хэлбэр гэсэн тий. За яг n-ийг тавихаар манай n-р гишүүн нь ийм томьёо. За одоо бүгдээрээ ингээд энэ одоо эхний n гишүүн хэлбэр шүү дээ. 2 суурьтай учраас 2 суурьтай логарифмтай учраас 2 суурьтай логарифм ижил суурьтай логарифмын хооронд нэмвэл ард доотод нь үржүүлдэг тий. За тэгэхээр би одоо 2-ны 1-ийг үрчих нь би яг энэ дараалал эхний гишүүн улаанаар дараа нь хараарч явчих. Тэгвэл нэг юм харагдана. За одоо энд 2 дугаар гишүүн энийг үрчих нь дараагийнх нь 3-ны 4. За гэх мэтлээ ясараад үрчих шүү. Эхнийхийг ингэж чийд 2 юм үрж задлцсан бааш тэг гишүүн тус бүр. За ингэж тавьчих. Тэгвэл надад үржлэхэд арай амар. За одоо би явах вэ гэсэн чинь бүгдээр улаануудаа ялгаж харъя. Улаануудаа ялгаж харахаар энэ чинь 2-ны 1. За эсвэл энд нь биччихье. Логарифм 2 суурьтай. За өөрчлөлтгүй юм чи бүгдээ байрын сэлжүүлэл ялгаарахгүй шүү дээ тий. За улаан буюу манай нөгөө эхний гишүүнээ за энэ нэлээд бичиж харагдах байх шүү. За нэг n-ийг баах нь энэ хүртэл за үрчих нь. За дараа нь харуудаа нэгччихье. 2-ны 3, 3-ны 4, 4-ны 5 гэх мэт үргэлжлээд n дээр нэмэх 1-ийг баах нь n дээр нэмэх 2 болчихно. За тэнгуут одоо биднэрт харагдаж байгаа. За одоо энэ маань ингээ хураагд явчих штэ. Тэгээ эхнийхээс болохоор тэр эхний сүүлх 2 нь дараагийн нь адилхан одоо ингээд энэ болохоор ингэж хураагдаад ингэж хураагдаж явчих ингээд. За энэ татахтай хураагч. За одоо тэгсэн чи юу болж вэ гэсэн чи манай эхний өөрчлөлтхүүнээс энд нэг тэр ард нь энд нэг нэг. Арийнхаас болохоор бүгд энд нэг 2 үлдээд энэ дээр энд нэг 2. За тэгэхээр манай ерхий гişүн юу энэ эхний гişний хэлбэр маань энд нэг 2-ыг бахан 2-ыг үрчих нь энд нэг гэсэн ийм харах юм байна. За тэгэхээр одоо манайх энэ юу болох юм гэсэн чинь энэ үржүүлсэн байна те доотлоо болохоор бүгдээрээ 2-оор үржүүлж тавьсан юм шүү. Тэгэхээр 2 энэ дээр нэмэх нь 2. За энэ дээр нь болохоор 1 энэ дээр нэмэх нь 2. За ийм болох нэ энэ дээр нэмэх нь 2 гэсэн учраас ингэж тавьлаа шүү. За энэ юм болохоор n гэсэн натурал тооны хувьд p n өгүүлбэр үнэн гэж өгсөн. За тэгээ p1 p2 үнэн байв.
ПК үнэн гэдгээс энэ үнэн гэж мөрдөн гардаг бол ямар дүгнэлт хийж болох вэ гинэ. За тэгэхээр N тэнцүү нэг үед болохоор манай P-ний бүгд үнэн байт юм байна. За N тэнцүү 2 үед болохоор P2 өгүүлбэр нь бас үнэн юм байна. За тэгэхэд N тэнцүү K үед бүгдээрээ PK үнэн гэж хараа үнэн гэдгээс за үнэн. За тэгсэн чинь одоо N тэнцүү K-тэй нэмэх нэг үед PK-тэй нэмэх нэг нь үнэн гэж гардаггүй буюу худлаа гэж гарна гэдэг чинь энэ өгүүлбэр биелэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл зөвхөн нэг хоёр дээр л биелж болохоос ш цаашаа яг дараагийн гишүүн үнэн гэж хэлж чадахгүй гэсэн үг. Энэ өгүүлбэр биелэх албагүй гэсэн үг. За наяасан болохоор бид нар энэ хоёроос хүйд нэгдүгээр гишүүн гээд өгсөн энд нэмэх нэгдүгээр гишүүн өмнөх гишүүнээр ингээд илэрхийлэгдсэн дарааллын хувьд энэ ерхий гишүүн томьёо гэдгийг бүгдээ индүүсгэж батлая гинэ. За тэгэхээр одоо дараах нь эдгээрүүд тохирох бодолтыг хийдэ. За нэгдүгээрт нь n тэнцүү 1 үед үнэн үү гэж шалгая гинэ. За n тэнцүү 1 үед тэгэхээр манай нэгдүгээр гишүүн 2 байгааз за тэгвэл n-ийн оронд 1-ийг тавьчих бүгд. Тэгэхээр 1 дээр нэмэх нэгийг хуваах нь 1 гэсэн чинь энэ маань 2 үнэн байна. Нэгдүгээр гишүүн нь бол 2 мөн байна. За дараа нь болохоор 2 дугаарт нь бүгдээ n тэнцүү k үед. За n тэнцүү k үед n-ийн хонд k-г тавиад k-тэй нэмэх нэг нь k. За энийг бүгдээрээ үнэн гэж үзье. За тэгээ бүгдээрээ яасан бэ гэсэн чинь n тэнцүү k-тэй нэмэх нэг үед үнэн гэдгийг батлая. За үнэн байна уу гэдгийг шалгая тий. Тэгэхээр n-ийн хонд k-тэй нэмэх нэгийг тавихаар манай саний батлах байгаа томьёо маань энийг хуваах нь k-тэй нэмэх нэг гэсэн тий. За энэ үнэн эсхийг шалганаа. За тэхийн тулд одоо бүгдээ энэ одоо орлуулахаар эмэгтэхээр манай кадрын хөндөршин ийм байх хэвээр тий. За тэгвэл одоо биднэрт нэг энэ дөрвөн томьёо өгсөн байгаа шүү дээ. Энэ дээр нэмэх нь нэгдүгээр шин чинь яах вэ гэсэн чинь нэг дээр нэмэх нь нэгийг хуваах нь энэ дөрвөн гишүүнийг өчгөн энэ бол бидэрч биелдэг шүү төгсөн баг. За одоо нэг бүдрэ батлах гэж байгаа юм гэдэг. За тэгсэн чинь эндээс бүгд яах юм гэсэн энэ ингээд өгцсөн учраас энийг бүгдээрээ олъё. За тэгэхээр өмнөх халахмаар бүгдээрээ за энийг доор ингэж зэт юм байна. Одоо манай энэ өгдлөөсөөр бол k-тэй нэмэх нэгдүгээр шин бол нэгийг хуваах нь нэг дээр нэмэх нь k үрчгэн k бэлнэ гэдэг нь өгөгдсөн байна. За одоо тэгвэл бүгдээ энэ дүүцийн өмнөх халахмаар k дугаар гишүүн бол энэ үнэ гэдэг харуулт хэлсэн байгаа тий. За тэрнийг орлуулж хуваах нь k. За энээр хуваахт чинь тэгэхээр нэг дээр нэмэх нэгийг хуваах нь k-тэй нэмэх нэг. За энэ чи ижил хөрвчийг бүгдээрээ за тэгсэн чинь k-тэй нэмэх нь 2-ыг хуваах нь k-тэй нэмэх нэг гээд өөрөлд манай энэ гарах хэвээр маань биелж байна. Тэгэхээр манай энэ томьёо бол үнэн гэдэг нь ингээд батлагдчихэв. За тэгсэн чинь энэ болохоор саний миний өвцсөн те k-тэй нэмэх нэг бол энэ гэж батлаад өмнөх i алхам ёсоор буюу нөгөө энэ өмнөх алхам ёсоор гэсэн үг шүү дээ те нөгөө томьёогоо тавиад ингэж үнэн байна. За тэгвэл 1 2 дугаар дүгнэлт дээр үндэстэй энэ бол манай дараалын ерхий гишүүн томьёо гэж бодлоо. За дараа нь ирнэ. Надаа ингээд а гэсэн матриц маань ингээ өгч. Тэгэхээр энэ матрицыг математик индүүс ашиглаж олоо гинэ. За тэгэхээр эхлээ бүгдээрээ а-гийн квадрат гэж сонирх. Тэгэхээр 1 3 1 3. За тэгэхээр өөрөвл энэ матрицыг өөрийг нь өөрөөр нь өрчүүлнэ гэсэн квадрат байна. За эхний матрицыг ингээ өрчүүллээ. Тэгэхээр элементүүдийг мөр багны элементээр өрчүүлэлт хараалцсан нэмэхээр 1 3 гэхээр манайхын 4 гарна. Дараа нь ингээд үртээд нэмэхээр 3 дээр нэмэх нь 9 гэхээр чинь энэ 12 гарна. Дараагийнх нь болохоор ингээд үрчүүлэхээр 1 дээр нэмэх нь 3 буюу 4 гарна. Дараа нь болохоор ингээд үрчүүлэхээр 3 дээр нэмэх нь 9 буюу 12 гарна. За тэгэхээр манай 2 дугаар гишүүн маань юу гарваа гэхээр 4-ийг үрчих нь 1 1 3 3 болгочлаа. За дараа нь А3-ын нэг бус олгогдчих тий. Тэгэхээр А квадрат санийхаа
гарсан А квадрат матрицын араас үржүүлэн тэ энэ 1 3 1 3 гарчээ. Одоо энийг би дахиад нөгөө 1 3 1 3 матрицаараа үржүүлнэ. За тэгсэн чинь энэ тогтмолтоо дараа нь харин үржүүлчихье. Тэгэхээр энийсээ бүгд үржүүлсэн шүү дээ. А квадрат матриц. Өөрөөр 4-ийг үржих нь А квадрат матриц авах нь шүү дээ. Тэгэхээр энэ маань 4-ийг үржих нь өмнөх А квадрат матрицаа үр дүнг тавьбал энэ маань 4-ийн квадратыг үржих нь 1 3 1 3 гэх чинь тий. За тэгвэл одоо бүгд эндээс нэг дүгнэлт хийл та. За манай А матриц маань 1 3 ингэ бичсэн тийм үү? За тэгсэн чинь А квадрат матриц маань 4-ийг үржих нь 1 3 1 3 гэдэг манай буюу 4-ийг үржих нь А матриц гарч байна. За тэгсэн чинь А куб матриц маань яаж ийн гэсэн чинь 4-ийн квадратыг үржих нь А матриц гарч байна. Тэгвэл эндээс бүгдээрээ манай А n дэх гишүүн маань 4-ийн. За одоо энэ болохоор А2 квадрат дахад 4-ийн 1, А-гийн куб гэхэд 4-ийн квадрат гам чинь А-гийн n гэвэл 4-ийн n-ээс нэг үржих нь А матриц юм шүү гэсэн ингээ бүгдээрээ дүгнэлт гаргах. За ийм дүгнэлт гарлаа. Одоо энийг бүгдээрээ батлая те. За нэг индукц ашиглан олоо гэсэн баг. За одоо шалгая. За индукц ялах энэ шалгачнаа. За n тэнцүү 1 бит. Тэгэхээр n-ийн хооронд 1-ийг тавилаа. А-гийн 1 бол 4-ийн 0-ыг үржих нь А гэхээр үнэн байна. За даан бүгдээ n тэнцүү k үед буюу А-гийн k зэрэгт нь 4-ийн k-гаас 1-ийг үржих нь А гэд энийг үнэн гэж үзье. За энэ бол үнэн гэж үзье. За тэгээ бүгдээ яах гэсэн n тэнцүү k-д нэмэх нэг үед А-гийн k-д нэмэх нэг нь тэгвэл 4-ийн k үржих нь А гэдгийг одоо бүгдээ батлая тий. Энийг батлая. За тэгэхээр одоо бүгдээ яах гэсэн чинь А-гийн k-д нэмэх нэг гэдэг бол А-гийн k матрицыг үржих нь А гэж ойлгож байна тийм үү? За индукцийн өмнөх халбаар бүгдээ А-гийн k матрицыг 4-ийн k-гаас 1-ийг үржих нь А гэж баталсан байна. Тэгээд үржих нь А болоод эндээс цаашаа үржлээд 4-ийн k үржих нь А квадрат матриц. За А квадратыг бүгд үржүүлээд юугээд гаргацсан бэ гэсэн чинь А квадрат матриц бол 4-ийг үржих нь А матрицаа гэж гаргацсан. Тэгэхээр энд өмнөх гаргасан үр дүнгээ ашиглаад 4-ийг үржих нь А матриц. За үржүүлж байгаа юм чинь зэргүүдийн нэмэхээр 4-ийг үржих нь k-д нэмэх үржих нь А гэд урбал манай нөгөө k-д нэмэх нь энд бисээ А зөв те 4-ийн k-гаас 1-ийг үржих нь А матриц гээд 4-ийн k-гаас гэсэн энд би юу болгоцсон бэ? Энийг илүү харах гасна үржүүлэхээр энэ k-д нэмэх биш юу болсон гэсэн чинь зэргүүдийн нэмэхэд 4-ийн k үржих нь А матриц гээд энэ маань батлагдчихлаа. Тэгэхээр манай энэ матрицын хувьд n дэх гишүүн нь өмнөх матрицаараа ингэж илэрхийлэгдэх нэ.